байнгын шүд 6-7 наснд сүүн шүд унснаар ургаж эхлээд 12-13 насад ургаж дуусдаг. Энэ үед сүүн болон байнгын шүд холилдож ургасан байдаг тул олимог зуултын үе гэж нэрлэдэг. Гэхдээ тухайн хүүхдийн онцлогоос хамаарат байнгын шүд эрт орой ургаж болдог. Байнгын шүд солигдох үед нэг асуудал байдаг нь байнгын шүд нь сүүн шүднээс том учраас амны хөндөд багтаж урган байрлалаа орлох нь чухал байдаг. Үүний тулд багаас нь хоолыг нь сайн жажиж идүүлэн сургах, хатуа аруул чансан яс зулгааж идүүлэх, алимыг сайн угааж байгаад хальстай томоор нь идүүлж сургаснаар эрүүн хоншоорын хөгжил дэмжлэг болон яс тэлэн өснөөр сүүн шүд хооронд зай үүсч байнгын шүд тэгш ургах боломжтой болно. Мөн сүүн шүд өөрөөрөө сулран унахад нөлөөлнө. Нэг сонирхолтой зүйл хэлэхэд байнгын шүд сүүн шүдийг бодвол арай шаргал өнгөтэй байдаг.